EBS телевизийн цаг үеийн тодруулга болон танд хүрч байна. Өнөөдрийн манай тодруулга болгоноор Орхон аймгийн Автээврийн төвийн Бадамсэр ээжид мэргэжилтэд ирээд байна. Сайн байна та. Тэгээ өнөөдрөөс эхлээд дархнаас Улаанбаатар чиглэлийн авто замыг хааж зам засварын ажил эхэлж байгаа шүү дээ. Энэ талаарх мэдээллийг та бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За Улаанбаатар дархан чиглэлийн 204 111 км авто замын их засварын ажил, шинжилтийн ажлууд эндээ эхэлж байгаа. Энэ маань одоо энэ чиглэлд маань 4 урсгалтай одоо үндсэндээ олон улсын чанартай зам тавигдаж байгаа. Энийний дагуу Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зочдог зочид тээвэрлэлтийн маань чиглэлд өөрчлөлт орж байгаа. За автоэрийн тухай хууль заасны дагуу хот улс болон хот хоорондын чиглэлийг засгийн газрын асуудал хариуцсан төв байгууллагын тогтооно гэж заасны дагуу зам тээвэр хөгжин сайдын 2019 оны 6 сарын 13-ны өдрийн одоо 192 тоод тушаал гарч Орхон Улаанбаатар чиглэлийн замын маршрутанд өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр энэ сайдын тушаалын дагуу бид нар одоо өнөөдрөөс эхлээд хот хоорондын чиглэлийнхаа нийтийн зочид тээврийн үйлчлэгийг Булган аймгийн нутгаар дамжуулан за Булганы Орхон сум за Бүрг ханган ард талаар ингээд одоо ховчин өндөй гэдэг угаараа одоо дамжуулаад дайруулад ингээд Ачин жилийн сум гэртэл үндсэндээ нэг Орхон аймгаас одоо Шорон зам болон 128 км замыг туулсан ийм замаар зочид тээвртийг үүсгэж байгаа. Нийтийн тээвэр бол ингээ өөрчлөлттэй мэд жижиг тэргүүд маань бас энэ маршрутаар явах уу сонголттой явж болох уу? Ерөөсөө Хөвсгөл аймаг, Булган аймаг, Орхон аймгийн нийтийн зочид тээврийн үйлчлэгээ бол ерөөсөө бүгд энэ шинжилсэн түр замаар явна. Хотоосон түр замаар явна. Тэгэхээр нэгэнт одоо сайдын эрхийн хүрээнд энэ маршрут маань батжиж гарсан одоо яг энэ юуг дагаж мөрдөж одоо яг ажиллах юм энэ замаар хэвлэлтийг үүсдэг гэсэн. Зүгээр иргэн хүний хувьд дархны чиглэлд бол содын автомашинт явж болно. Тэнс цаашаа бол даахын дацсан авшин автомашин цэргийн тэргүүд нэвтрүүлэх гэсэн юм чиглэлтэй байна. Энэ зам хаах хугацаа нь бас хэднээс хэдний хооронд байгаа вэ? За яг энэ ажлын төлөвлөлтөөр бидэнд өгсөн мэдээлэлээр бол энэ ондоо багтааж энэ замын ажилтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй юм байна. Тэгэхээр замын ажлууд энэ цаг агаарын нөхцөл байдлаар шалтгаална. Жишээ нь одоо сая бид нар энэ лүнгийн чиглэлд зам гинтийн байдлыг 16-нд ноцтой байдгүйслээ шүү дээ. Одоо өнөөдрийн байдлаар мөн энэ чиглэлд маань сайдын маань бас дахин бас тушаал гарсан энэ лүнгийн замыг хаагдах 2019 оны 6-аас 19-ний өдрийн 109 тоо тушаалаар одоо энэ лүнгийн замын байдал ноцтой байдгүйс учраас тээвэрлэлтэд зогсоосон юм захин байна. Өнөөдрийн 18 цаг хүртэл бид нар бүх зочид тээвэрлэлтэд 3 аймаг зогсооцсон байж байгаа. Үндсэндээ баруун аймгийн чиглэлүүд бол зогссон гэсэн үг л дээ. Тэгэхээр сая дөнгөж сая авсан мэдээлэлээр одоо бид нар эхний хэлж дөнгөгийн тэр гүүр замын эдэрсэн хэсгүүдэд түр зам гаргасан юм байна. Одоо ингээд энэ гүүрээ тээвэрлэлтэд явуулахаар ингээд чиг өгч байна. Тэгэхээр өнөөдрөөс яг 1-2 автобус гаргах баг. Тэгээд үндсэндээ маргаашнаас чигдэх болов гэж бодож байна. Орхон аймгийн автоэврийн төвөөс энэхүү зам бас ямар үүрэг оролттой оролцож байгаа юм бол чиглэлтэй оролцож байгаа. За автоэврийн төв бол үндсэндээ Булган аймагтайгаа Төв аймагтайгаа хамтарч энэ тээвэр зохицуулалт хяналт дээр хамтарч ажиллах юм. За Орхны гүүрний тэнд нэг төр пост, лүнгийн постууд дээр хүршилсэн одоо хяналт шалгалт гарч энэ гүйцэтгэх эхэлж байгаа аж ахуйн болон тээвэр жолооч нартай зөвлөмж өгч ингэж ажиллах юм л байна. Тэгэхээр жолооч нарт бас ямар зөвлөмж өгж байгаа энэ талаараа та нэг дэлгэрэнгүй зөвлөмж өгөх. За тэгэхээр өнөөдөр автоэврийн төвөөс хот хооронд тээвэрлж байгаа Арим шар зам оршоо Бэбод компаниудад бид нэр зөвлөмж санамжуудыг хөргүүлсэн. За ямар ч үсэн бид нар одоо энэ тээвэрлэх хүсэж байгаа ашигын нэгжүүдийн тээврийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах. За шугамд гарах болон тээврийн хэсгийг одоо үзэгдэгт хамруулж тийм ээ энэ дээр замын хуудсан дээр нь бөглөж одоо хурдаа зөв торхоо замаа зөв сонгож одоо яваарай гэж ингэж зөвлөж байна. Яг Орхон аймгийн хэмжээнд хичнээн том нийтийн тээврүүдийн хэдэн жижиг оврын такси үйлчлэг явд юм бол. За яг манай аймгийн зүгээс бол одоо Арим шар зам оршоо Бэбод гэсэн хоёр компани хот хоорондын чиглэлд зочид тээвэрлэлт үүсгэдэг. За үндсэндээ одоо Арим шар зам оршоо 9 автобустай Бэбод 5 автобустай ингэж үйлчлэг өсөлдөг байна. За суудлын автомашинд бий. Мөн Улаанбаатар хотын 3 компани байдаг. Тэгээ энэ бүгдтэй бид бас анхаарал санамж зөвлөмжүүдийг өгч одоо иргэдэд ая тогтоож зарцуулах нөхцөл болцоогоор нь хангаж ажиллахаар ингээд битгэж анхаарал хэлж байна. Бас нэлээд тойрж явах маршрут гарсан байна шүү дээ. Үнийн хувьд одоо үйлчлэгийн хөлсний
өөрчлөлт орж байгаа юу хэвэндээ байгаа юу? Тэгээ хүн тарифтай ерөөсөө энэ асуудал ягдахгүй. Тэгээ одоо нэгэнт одоо энэ мянганы бас том бүтээн байгуулалт ажил шүү дээ. Нэгэнт энэ улс оронд маань хэрэгтэй ажил хийж учраас бид бас энэ үүдээр хүн болгон хичээж оруулах хэрэгтэй. Дор хүрнээ одоо ажил төрлийн хариуцлагыг сайжруулад за энэ төр зургийн одоо энэ ажил шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид бас анхаарах боломжтой ажил юм үр хөдөө хийж. За баярлалаа. За. ИБС телевизийн цаг үеийн тодруулга болон танилцууллаа анхаарал хандуулсанд баярлалаа.